За 51 дугаар бодлого нь энэ мөрөн дээр хөрөлдөх дүрсийн тад байг болоорой гэж. За тэгэхээр одоо бүгд ерөнхийдөө олгож байгаа дүрсээ гэж төсөөлье. X, Y. Тэгэхээр X цэнцүү 1 гэдэг маань X тэмдгийн 1 гэсэн тийг дайрсан юм шулуу. Та X цэнцүү Y-ийн куб ба за багцаагаар энийг хатчих. Y-ийн куб. За Y цэнцүү 1 ухаар X. Тэгэхээр 1 ухаар X гэдэг маань за би зөвхөн эрэг тадлын зурч тэ. Тэгэхээр энд 1-ийг ордуулахаар яг 1 гарч байна. За Y-ийн кубыг ордуулахаар X-ийн хооронд Y-ийн кубыг тавихаар 1-ийг хуваах нь Y-ийн куб гэдэг маань одоо улам багасна гэсэн үг шүү дээ. Их тоо тавьдсан багасна. Тэгэхээр энэ хүртэл ингээ буурсан ингэж харагдана. За гэвшин цааш хүртэлж байгаа. Энийг хязгаарч огтлохгүй. За зөвхөн энэ хэсгийн зурч. За нөгөө талаас нь олон граф байгаа тий. За тэгэхээр 91 ухаан X энэ болон энэ мөрөөр хүрээлэгдсэн хэрэг битүү төрсөсгүй гоц. Тэгэхээр энд бас нэг Y тэнцүү тэг гэж авах хэрэгтэй. Тэрийг аваагүй. Тэгжээж манайхан чи битүү төрсөснө. За ийм энэ төрсөн төл болох гэж байгаа. За тэгэхээр эндээс S тэнцүү хэлнэ. X нь 1-ээс Y-ийн куб хүртэл за дээр орж байгаа хүнс 1-ийг хуваах нь X буюу энэ нөгөөт нь болохоор Y тэнцүү тэг. За тэгэхээр дээр орж байгаа хүнс 1-ийг хуваах нь X эндээс доор орж байгаа 0 гэсэн хүнс асаад энэ интегралыг бодохоор манай төрсөн төлөвтэй гарч ирнэ. За тэгэхээр 1 ухааны X интеграл хаа натурал үргэлт нь X. За хэлнэ 1-ээс Y-ийн куб хүртэл. Тэгэхээр би дээд хэлээ орлуулад за Y-ийн куб нь эрэг томчин модулын хэвээр гарна. Хасах нь L-ийн 1. Логарифм 1 дээр 0-ыг авдаг. 3 нь уршаа гараад 3-ыг үржих нь L-ийн Y. L-ийн Y маань 1 гардаг учраас манай талбай өрөвтэй тэнцвэрх нэ. За та хоёр нь X санамсаргүй хувьсгчийн магадын дархлын өсөлт өгдөөд математик дунд чинь 2.8 бол А-даг болоорой гэж. За бүгдээр математик дундчийг яаж болдог вэ гэхээр харгалзах X-ийг харгалзах магадлалаар нь үржүүлээд за манай тохиолдолд бол 3 утгын тэ X 3-ын P3-аар үржлээд нэмжинэ. За эндээс X1 нь 2 магадлал 0.5 3-ыг үржих нь А нэмэх нь 4-ыг үржих нь Б энэ маань 2.8 гарсан юм байна. За нөгөө талаас юу гэсэн үг вэ гэхээр за энэ чинь 1 тэгэхээр 3А дээр нэмэх нь 4Б тэнцүү 2.8-аас 1-ийг сахаар 1.8 байна. За тэгэхээр манай энэ магадлалын хэлбэр маань магадлал 1 гарах хэрэгтэй. Тэгэхээр 0.5 дээр А нэмээд Б нэмсэн нь 1-тэй тэнцүү байна. Ийм байх бүгдээрээ А тогийн л болох юм байна. Тэгэхээр 3А дээр нэмэх нь 4Б 1.8 А дээр нэмэх нь Б гээд 0.5 хойш гарах чинь 1-ээс сахаар 0.5. За тэгэхээр А нэртэй чинь Б-г устгахын тулд энэ доор байгаа хэлээ бүгдийг хасах 4 хурцлж. Тэгэхээр 3А дээр 4Б нэмсэн 1.8 хасах 4А хасах 4Б хасах 2. За хооронд нэмэхээр энэ хоёр маань устдаад хасах А энэ нийлбэр маань хасах 0.2. Тэгэхээр манай олгож байгаа А маань хариу 0.2 болж тарах нэ. За 53 зоосыг 2 удаа орхих туршид хийжээ. Тоотой талаар буусан зоосны тоог нь X гээ. Тэгвэл санамсргүй дархлалын хүснэлт байгуулад дисперсийг олоорой гэнэ. За тэгэхээр зоосыг 2 удаа хаяхад тоогоороо буусан тоотой талаар буусан зоосыг X гээ. За огт тоо буугаагүй жилнэ. Эсвэл тоо 1 удаа буусан мэтлэн 2 удаа жимж хамгийн дээдэлтэй тоо нь 2 удаа ажиллана. За одоо би ерөөсөө юу буугааг тоотой талаараа буугааг. Тоотой талаараа буусан X шүү. За зоосыг 2 удаа хийсэн. Эхний удаа хийдэ 2 янзаар буна, дараагийн удаа хийлээ 2 янзаар буна. За тэгсэн чи ерөөсөө юу буугаагүй. Тоотой талаар буугаагүй гэдэг маань энд одоо ингэсэн гэсэн үг шүү дээ. Зоосыг 2 удаа хоёлаа тоож болно, хоёлаа сүлдүүлж байж болно, эсвэл тоо сүлдүүлж болно, эсвэл эхлээд сүл дараа нь тоож болно. За тэгэхээр бүгдээ эхлээд тоо ерөөсөө буугаагүй гэхээр 2 сүл болсон гэсэн үг. Тэгэхээр энэ маань 1 шиг. Тэгэхээр магадлал нь 4-1. За дараа нь бүгдээ X нь 1 гэхээр нэг тал нь тоотой болсон гэхээр энэ 2 янз багс тэ 4 дотор 2 шиг.
За 4-2. За дараагийнх нь болохоор хоёулаа тоотой болсон гэхээр 4 дотор 1 шиг баг тий. Тэгэхээр урд x тэнцүү 2 хоёулаа тоотой татар бусна 4-1. За тэгээд нийт бинэс бүгд яг нэг ууз. За тэгээд бүгдээ дисперсийг олгоно. За дисперсийг бүгдээрээ яаж олдог вэ гэхээр дисперсийг олохдоо x квадратын математик дунджаасаа математик дунджийнхаа квадратыг асаад өгч байна. За тэгэхээр математик дунджийг бүгдээрээ яаж олох вэ? Дээр бодохтой адилхан хараалцах x-ийн хараалцах магадлалаар үржүүлээд 1-ийг үржих нь 4-2, 2-ыг үржих нь 4-1. За тэгэхээр үргэлж энэ хоёрыг үржүүлж байгаа гэсэн үг шүү дээ. За би харгалзан x квадратынхаа ялгааг харуулахын тулд доор нь бич. x квадрат гэх маань энэ x энэ л 0-ийн квадратыг үржих нь 4-1. Энэ x утга 1-ийн квадрат болсон гэсэн үг тийм. Энэ дараа нь энэ x нь 2-ийн квадратыг үржих нь 4-1 бодлоо үржүүлнэ. За тэгэхээр манай эн чинь 4-ний 2 дээр нэмэх нь 4-ний 2 буюу 1 юм байна. За энэ болохоор 4-ний 2 дээр нэмэх нь 4-ний 4 болоод 1 бүхэл 2-ний 1 гарах нэ. За тэгэхээр одоо би дисперс олно гэхээр энэ яах гэсэн чинь энэ хоёроо ашиглана гэсэн үг шүү дээ. За 4-ний 2 1 гэхээр за зүг байна. Тэгэхээр x квадрат маань 1 бүхэл 2-ний 1 гэсэн. Эндээсээ бүгдээрээ математик дунджийнхаа за тэгэхээр манай энэ маань 1 бүхэл 2-ний 1-ээс 1-ийг хасгаар манай дисперс нь 2-ний 1 гэж тарах нэ. За комплекс тооны модулыг олоорой гэж. За тэгэхээр ихтэй би энэ комплекс тоогоолохын тулд яах вэ гэсэн чинь хосомгоо нь үржүүлнэ. Тэгэхээр 4 дээр нэмэх нь 2 хаяараа үржүүлээд хуваагдах гэж. За эн чинь хасахтай нэмэхтэй юм чинь а квадратаас хасах нь b-ийн квадрат. За дээд хэрэг болохоор гişмж төрүүлж 12 нэмэх нь 6i ингээд үргэлжлэхээр нэмэх нь 24i нэмэх нь 12i квадрат. За тэгэхээр 12 дээр нэмэх нь 30i i квадрат маань хасах нэг тий. Тэгэхээр 12-ыг үржих нь хасах нэг. Хуваах нь 16-аас нь 4i-ийн квадрат. За тэгэхээр 12-оос нэмэх хасах 2 нэмэх 2 маань устдаад дээр нь 30i хуваар дор нь 16 дээр нэмэх нь 4i квадрат насах юм чи. Тэгэхээр 30i хуваах нь 20. Тэгэхээр энэ маань 2-ний 3i юм шүү. За манай комплекс тоо маань 2-ний 3i. За комплекс тооны модулыг олоорой гэхээр за x-тэй нэмэх нь i гэсэн хэлбэртэй комплекс тоол модуль нь координат ихээс энэ цэг хүртэх зай буюу бодит хэсэг хуурм хэсэг хоёрын квадратууд нийлбэрээс илэрхийлж байна. Өөрөлдвөл Пифагорч гэсэн үг тийм. Манай бодит хэсэг бол энэ утган дээр 0 юм байна. Хуурм хэсэг нь 2-ний 3i-ийн квадрат буюу тэнцүү язгуурлалаа 2-ний 3 гарна гэсэн үг. За дараагийнх нь 55. За энэ бодит хэсгийн тэг хэсэг чинь байх z комплекстэй болоорой гэж. За тэгэхээр би нэг z нь x дээр нэмэх нь i хэрэг байна гэж бодъё. Тэгэхээр бодит хэсэг гэхэр манайх x гэсэн үг. Комплекс тооны бодит хэсэг маань x. Энэ тэг хэсэг гэсэн үг. За тэгэхээр одоо би x дээр нэмэх нь i хэрэгээ квадрат зэрэг төшүүлсэн чинь 15-аас сасгал 8i гарсан байна гэсэн үг. За квадрат тэгэхээр x-ийн квадрат нэмэх нь 2-ыг үржих нь x y i нэмэх нь i квадрат y квадрат. Энэ маань 15-аас 8i. За энэ i квадрат нь хасах нэг юм чинь хасах y квадрат нэмэх нь 2x-ийг үржих нь i. За энэ маань манай энэ комплекс дотор тэнцүү байх хэрэгтэй. Тэгэх чинь бодит хэсэг нь 15 юм байна. Хуурм хэсэг нь хасах 8 байна. Тэгэхээр x квадратаас y квадрат нь 15 байдаг. Тэгсэн мөртөө 2x-ийг үржүүлэн хасах 8 байдаг. Ийм байх x-ийг явуулна гэсэн үг. За x-ийг үржүүлэн хасах 4 юм байна. За гэхдээ маань нөгөө x нь тэгээс их тоох хэрэгтэй шүү дээ тий. За ихтэд бүгдээ y-ийг олоод хасах 4-ийг хуваах нь x гэсэн үг. За эндээ орлуулж тэгэхээр x-ийн квадратаас хасах нь y-ийн оронд хасах 4-ийг хуваах нь x-ийн квадрат гэж төшөөллөө.
эндээс x-ийн квадратаас хасах нь 16 хуваах нь x квадрат нь 15 байна. За ижилхээр өгөөд иш x квадратаар өгөхөөр x-ийн 4 зэрэгтээс хасах нь 16 тэнцүү 15 x-ийн квадрат. За эндээс яасан гэсэн чи x-ийн 4 хасах нь 15 x квадрат хасах нь 16 тэнцүүдэг. За эндээс x квадратаа бүгд t-г нотолж. Тэгэхээр эндээс t-гийн квадратаас хасах нь 15t хасах нь 16 тэнцүүдэг. За эндээс квадрат гэжтэй бодохоор яг видийн теорем харагдаж байна те. Нэг шид нь 16, нөгөө шид нь хасах 1. За өөрөөр энэ нэрийг үржүүлэхээр хасах 16. Энэ нэр нэмэхээр 15, эсрэгээр авахаар хасах 15. За гэт манай x-ийн квадрат x маань бодит тоо. Тэгэхээр энэ хасах 1 байж тахгүй. Тэгэхээр x квадрат нь 16, x нь тгээс их тоо байна гэсэн учраас манай 4 нэ. За x нь 4 юм бол y-гээ олохоор манай тоо маань энэ y тэнцүү хасах 4-ийг хуваах нь x. Тэгэхээр хасах 1 бодох нь. За ийм байх комплекс тоглолоор гэстэй. Z тэнцүү бодит хэсэг нь 4, хуурм хэсэг нь хасах 1. Ийм комплекс тоо байжээ. За 56. Комплекс тоо хосомгоо нүчтэд 8 байна. Тэгвэл энэ комплекс тооны модулыг олоорой гэж. За манай комплекс тоо маань x дээр нэмэх нь y-гээр хэлбэртэй тий. За тэгээд эндээс z-ийн хосмог гэдэг маань x-с хасах нь y хэрэг. За эндээс бүгдээрээ энэ хоёроо өрчөж. За z-ийн хосмоор өрчүүлэхээр энэ маань a дээр нэмэх нь b, a-гаас хасах нь b учраас x-ийн квадратаас хасах нь y-ийн квадрат гэж. Тэгэхээр x-ийн квадрат хасах нь y-ийн квадрат y квадрат. Манай y квадрат чинь хасах 1 байдаг учраас энэ маань нэмэх болж байна. За тэгэхэд энэ бидэрт 8-д зөвж өгчээ. За гэтэл би комплекс тооны модулыг олно гэдэг маань бодит хэсгийн квадрат дээр хуурм хэсгийн квадратыг нэмээд үзв. Гэтэл энэ маань 8 гэдгээр бодсон ба шүү дээ. 8 чинь 4-ийг 32 юм чинь 2-ыг зудар 2. За энэ функцийн экстрем зүйн дараа гэж заавламжлавъя. Тэгэхээр эндээс 2 урагшаа гардаа 0.5-ыг өрчих нь 2x хасах нь l-ийн x маань 1-ийг хохно гэсэн. За экстрем зүй маань олохын тулд тэгтээ үзүүлнэ. За энд нэг анхаарах юм байна. Логарифмын ард байгаа x шүү дээ. Тэгэхээр манай энэ функц нь хаана тодорхойлогдсон гэсэн чинь логарифмын ард байгаа x заавал тэгээс өгөх ёстой. Тэгэхээр тэгээс ихгүй тодорхойлогдсон байна. За x-ээр ижилгээр өгөөд тэгэхээр x-ийн квадратаас ханыг тэнцүүдэг. Тэгэхээр эндээс x квадрат 1 гэдэг чинь x нь нэмэх хасах 1 гэсэн үг. За гэтэл би x нь тэгээс ихгүй тодорхойлогдсон учраас эндээс бүгд нэг нь л манай экстрем зэг гэсэн үг тийм. За тэгэхээр нэг бүгд тодорхойлж үзье та. За энийг жоох юм ихтэй 90 уламжлал маань x-ийн квадратаас 1-ийг хуваах нь x байна. За эндээ бүгд орлуулж ингэж тодорхойлно гэсэн үг. За тэгэхээр энэ x нь дандаа тэгээс хэлхний эрэх тоо гэсэн үг шүү дээ тий. За эндээс би 3-ыг аваад л 3-ыг аваад орлуулахаар энд нэмэх байна. Энд хасах. Тэгэхээр ер нь манай функцнийг хүртэл буураад тэгээд цаашаа өссөн функц. Тэгэхээр экстрем зүй маань x-ийн цөнийг бөгөөд бүр энэ маань минимумын зэг шүү тий. За 58. Энэ мөрөдө хүрлэгчин бүрсийн татбаг олоорой гэж байна. За ямарс манай логарифмын аргамж x-тэй нэмэх нэг тэгээс байх хэрэгтэй буюу тодорхойлогдох мужийн x нь хасах 1-ээс их. За одоо бүгдээрээ дүрсэлж хагаад татбаг олноо. Эндээс x энэ хэрэг. Тэгэхээр y тэнцүүдэг гэдэг маань y шудлооны яг тэгээд арсан шудлоо. За нэг би өнгө бүтчихье. За x тэнцүүн 1-ийг y-ээс ханаг гинэ. За тэгэхээр y маань 2.7 шүү дээ. Тэгэхээр ойролцоо ороод нэг 27-аас 1-1.7 орчим. За зөөрийнхөө бүх задлчөө. За y-ээс ханаг энийг дайрсан шудлон. За нэг бас энэ өнгө бүтчихье. За одоо энэ графикаа зурна. За x нь хасах 1-ээс их буй тэнцүү жамч яг энэ хасах 1. За хасах 1 бүх цаг 1 юусоо дайрахгүй гэсэн үг. За x-ийн бүгдээр 0-ыг орлоод үзье.
Тэгэхээр 0-ыг орлуулахаар L-ийн 1 болж L-ийн 1 маань 0. 0 дахь 0-ыг дарсан юм байна. За одоо нөгөө Y-ээс ханыг орлуулчих л та. Тэгсэн чинь манайх юу болох юм гэсэн чинь натурал логарифм X-ийн орнд Y-ээс ханыг тавьчих шүү дээ. Энээр устдаад L-ийн Y гэж манайх яг 1-ийг дарсан байна. Яг энэ зэг дээр 1-ийг дарсан байна шүү дээ. За тэг манайх ихтэй тогтсон x учраас ингээ өсдөг функц. За гих мөрт ингээ өөрчлөлт явчихна. За тэгсэн чи одоо манайх энэ график энэ гураар хурдгдсан бит өдөрс маань хаана өсөж байгаа юм бэ гэсэн чинь энд өсөж байгаа. За энэ төрсийг тодорхойлох нэ. За тэгэхээр эндээс S маань X нь 0-с эхэлж байгаа тийм 0-оос Y-ээс ханыг хүртэл дээр очиж байгаа манай натурал логарифм функц маань X дээр нэмэх нэг доор очиж байгаа функц маань Y-тэй 0. Эндээс интеграл авна гэсэн үг. За L-ийн X-с интеграл авна гэж мөн тэр энийг хэсэгчтэн интегралчлах юм байна. За томьёо сануулъя. U гурчхын dB гэсэн интеграл бодвол U гурчхын B хасах нь B гурчхын D интеграл. За энийг хэсэгчлэн интегралчлах. За тэгэхээр би энэ утганд яасан гэсэн чинь L-ийн X дээр нэмэх нэгээ U гэдээ авчи. Тэгээд DX-ээ DB-г авчи. За тэгвэл эндээс дифференциат авнаа. DU-г нь олъё. Хоёр талаас нь уламжлахаар натурал логарифм чинь нэгийг бахан X дээр нэмэх нэг давхар функц учраас дотор талаас нь уламжлахаар нэг тэгээд өрчгөн DX. За доороос нь интеграл авахаар нэгээс интеграл авахаар X гэсэн үг тийм. За тэгэхээр энэ ясаар бодвол юу гэсэн үг вэ гэхээр U-ээр хүчтэй. Өөрөөр энэ хоёрыг үржүүлээд тэгэхээр X-ийг үржих нь натурал логарифм X дээр нэмэх нэгээс хасах нь интеграл B үржих нь DU буюу энэ X-ийг үржих нь нэгийг бахан X дээр нэмэх нэг. За энэ интегралыг бодно гэсэн үг. За тэгээ сүүлд бүгдээ хэдийг орлуулчих. За тэгэхээр энд X-ийг үржих нь натурал логарифм X дээр нэмэх нэг хасах нь. За энийг болохоор би ингэж хуваарьтаа ажиллах болохын тулд нэгийг нэмээд нэгийг хасаад өгч байна. Бахан X дээр нэмэх нэг. За эндээс интеграл авнаа. Тэгэхээр энэ маань X-ийг үржих нь L-ийн X дээр нэмэх нэг хасах нь. За гişүнт рүү очие. Энийг бахан X дээр нэмэх нэг хасах нь нэгийг бахан X дээр нэмэх нэг. За тэгэхээр X-ийг үржих нь натурал логарифм X дээр нэмэх нэг хасах нь. За энэ маань хураагдаад нэг болчихно. Нэгээс интеграл авахаар X болоод хасах нь нэгийг бахан X дээр нэмэх нэг маань натурал логарифм X дээр нэмэх нэг. За манай хэлний хэдэстэй юм байлаа. Тийм 0-оос Y дээр нэмэх нэг хүртэл байна. Y-ээс ханыг лөө Y-ээс хасах нэг шүү. За орлуулнаа. За эхлээд D төлөө орлуулчих. Тэгэхээр X-ийн оронд Y-ээс ханыг тавилаа. Натурал логарифм X-ийн оронд Y-ээс ханыг тавилаа. Хасах нь X-ийн оронд Y-ээс ханыг тавилаа. Хасах нь X-ийн оронд Y-ээс ханыг тавина. За тэгээ бүгдээрээ дараа нь X болгоны хонд 0-ыг орлуулчихсан. Тэгэхээр 0-ыг болохоор энэ 0, энэ 0, энэ чинь 0 болохоор L-ийн 1 нь 0. Тэгэхээр 0-ыг давахаар тэр чигээр бүгд 0 юм биш. За тэгэхээр Y-ээс ханыг энээр устдаад E-ийн Y чинь 1 гэсэн үг. Хасах нь Y нэмэх нь 1. Энэ хоёр маань устдаад хасах нь нэмэх болоод E-ийн Y үлдчихэж байгаа. За тэгэхээр энэ маань юу юм гэсэн чинь Y-ээс ханаас хасах нь Y нэмэх нь 1 L-ийн Y маань 1 гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хураагдаад энэ хоёр хураагдаад явж манай хариу 1 гарах нь шүү дээ. Энэ интеграл хариу. За дараа нь Z-ээс хасах нь Z-ийн хосмох тоон комплекс тоо. Тэгэхээр энэ гişтийн шийд утга юм бол K бодтой бодлоорой гинэ. За Z-ээс хасах нь Z-ийн хосмох тэнцүү 6i гэж өгсөн юм байна. Тэгээд Z комплекс тоон энэ гişтийн шийд болно гэдэг чинь юу гэсэн үг хэрэг Z-ийг орлуулахад биелнэ гэсэн үг тийм. За ингээд орлуулахад биелж байгаа гэсэн үг. За юм K бодтой болох юм шүү. За тэгэхээр эндээс нөгөө энэ X нөгөө Z комплекс тооны бод формыг яах вэ те. Тэгэхээр би Z-ийг ингэж M дээр нэмэх нь IN гэдэг ийм хэлбэртэй тоо байсан гэж байна. За тэгэхээр Z комплекс тооны хосмоо нь юу юм гэсэн чинь M-с хасах нь I үржих нь N гэсэн үг. Зөвхөн энэ хуурам хэсэг нь тесрээс илэрдэг те.
За одоо энэ хоёрыг хооронд нь хасна гинэ. За хооронд хасна гэж чинь m-д нэмэх нь i-ээс хасах нь m-ээс хасах нь i. Тэгсэн чинь 6i гарч байгаа чинь. Тэгэхээр эндээс бүгдээ хасгаалтаа задлахаар хасахыг нэмэх нь i гүчний n тэнцүү 6i. Энэ хоёр устд чинь. Тэгэхээр 2 ширхэг n-ийг хүчин i тэнцүү 6i нэ. Тэгэхээр эндээс 2n 6-тай тэнцүү гэсэн. Тэгэхээр манай n 3-тай тэнцүү. Өөрөөр манай комплекс тооны хуурам хэсэг нь 3-тай тэнцүү шүү дээ. Z гэсэн тоо маань m дээр нэмэх нь i-ийг хүчин 3-д тоо гэж тэр ихний хасаа гарч ирж байгаа. За хоёр дахь нь за манай z маань энэ комплекс тооны шид гэсэн. За тэгвэл одоо энийг энд орлуулах биелнэ шүү дээ. За одоо эндээ орлуулъя. m дээр нэмэх нь 3i квадрат нэмэх нь 4-ийг хүчин m дээр нэмэх нь 3i нэмэх нь k тэнцүү дэг. За ийм байх k бодиттой болно гэсэн. За тэгэхээр m-ийн квадратаа нэмэх нь энэ хоёрыг үржүүлээд 2 урсгал 6mi нэмэх нь 9i квадрат нэмэх нь 4m нэмэх нь 12i нэмэх нь k тэнцүү дэг гэсэн. Манай k тоо маань бодиттой гэсэн шүү дээ. За тэгэхээр m-ийн квадрат нэмэх нь 4m. За тэгээд 9i квадрат хасамж хасах ёс. За тэгээ i дэсгийн хань ядах чи. Тэгэхээр i хэр 6m нэмэх нь 12. За энэ маань нэмэх k-га би хойшоо хасах k. Тэгэхээр манай k маань бодит тоо гэсэн чинь надаа ийм хуурам хэсэгтэй тэнцүү хал ясгүй тий. Тэгэхээр энэ хуурам хэсэг байхгүй байх хэвээр учраас 6m дээр нэмэх нь 12 нь тэг байх хэвээр. Тэгэхээр манай m нь хас 2 юм шүү дээ. Тэгвэл m нь хас 2 юм бол одоо бүгд k олноо. Энд орлуулж. Тэгэхээр 4-өөс хасах нь 8, хасах нь 9, нэмэх нь тэг. Энэ маань хасах k гэсэн үг. Тэгэхээр хасах 4, 9-ийг хасгаар чинь хасах 13 нь хасах k буюу манай k маань 13-тай тэнцүү байна. За зөв хассан байгаа шалгая. Хасах 17, хасах 13 зөв байна. За ингээд k нь 13 бичээ. За жарна болохоор энэ олон гишүүн энтэй тэнцүү гинэ. За тэгэхээр сайхан гишүүнт үржүүлж чинь ингээд үржлэхэр чинь bx куб хасах нь 2x квадрат. Дараа нь ингээд үржлэхэр хасах нь abx-ийн квадрат. Ингээд нэмэх нь 2ax. Ингээд үржлэхэр нэмэх нь 3bx хасах нь 6. За тэгмүүд эндээс bx куб нэмэх нь x квадратаа ялгана. Тэгэхээр хасах 2 хасах нь ab. Эндээс x тэгээ ялгачаар 2a дээр нэмэх нь 3b хасах нь 6. За энэтэй тэнцвэр энэ b маань 3 юм байна. X квадратын коэффициент маань хасах 14 юм байна. А энэ маань c юм байна. За асуулт нь бол адилхан байна. Тэгэхээр эндээс бүгдрээ b-гээ 3 гэдээ болчлоо. За хоёр дахоос нь хасах 2-оос хасах нь ab-ийг өрчөн хасах 14 гинэ. Тэгэхээр эндээс нэгэ уршаа гаргахаар 12 нь ab-ийг өрчүргээд тэгээ бүгдрээ эндээс b-гийн мэдсэж 3 гээд эндээс a нь 4 юм байна. За А 4 бол одоо эндээс C-г болохоор 2А дээр нэмэх нь 3 юм байна. Тэгэхээр 2-ыг хүчин А хэдийн 4, 3-ыг хүчин Б хэдийн 3. Тэгэхээр 8 дээр 9-ийг нэмэхээр 17. Миний олж байгаа C маань 17 болж таарах.